За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Тэгээд манай үе танаа үе нэвтрүүлгийн подкастын маань нэгэн шинэ дугаар ихлэх бэлэн боллоо. Тэгээд өнөөдрийн дугаарт өргөж ирсэн эрхэм зочтой танилцуулъя. За үзэгч олон сайхан уран бүтээл, илгэсэн уран бүтээлүүдээр танил болж хүндлэгдэн хайрлагсан Монгол улсын соёлын өргөний ажилтан жүжигчин Бастин Батман гэдэг энэ сайхан амд маань миний хажууд сууж байна. За ингээд залуугийн төлөөл залуу ингээд одоо манай үеийн яг манай үеийн бас соруудын нэг тэгж тэгээд чи тоошоо солоош. Тэгээ соёл урлагийн сургуулийг одоо манай курс байсан. Одоо нэг үеийн төгсөгч жүжигчин залуу уран бүтээлч Жанчо найруулагч нэг үсэн тий. Найруулагч яваа шүү дээ. Бид нар чи бас жоохон минимал болсон шүү дээ. Найруулагчтай олон юмар явах тий. Залуу уран бүтээлч Жанчо. За сайхан susгаж ирв үү? Сайхан. За уран бүтээлүүд өндөр байна уу? За та явууллаа. За хамгийн сүүлд ямар уран бүтээл хийж одоо ард түмэндээ үзэгчлэлэндээ бэлэг барих гэж байгаа вэ? За тэгэхэд ойрдуугээд олон ангит гараад эхэлсэн байж. Гараад эхэлсэн баа тий. Тий сая одоо Багнуурлаа бас гимгүүгээд нэг олон ангиттай кинонд явж байна. Одоо дуусах байна. Тий дүүнэрийн бас нэг уран бүтээлд орох хэрэгтэй байсан чинь тэгээд цаан зурагтай байгаад амжсангүй одоо нэг өдөр Тогс үлжээгүй байх юм тэгэхээр чангалж байгаа. Чи сүүлийн үеийн уран бүтээл байна. За бидэд сая биднийг зүсэлсэн гүнж гээд биднийг зүсэлсэн гүнж би бидний зүсэлсэн гүнж гээд ийм тулалд юу булаацалтай маягийн гээд ойлгосон биднийг юм шүү дээ. Тэр гүнжин зүйлстэй юм байна шүү дээ. Юу олон тэрийг зүсэлдэг. Тэр үеийн гүнж үндсэндээ караашлах гэж байна. Зүсэлсэн гэхлээр айгу өөртөө зүстэй гээд дод. Ер нь биднэрлөө юм хамттай л юм шиг юм. Одоо энд эмэгтэй намайг харах юм бол хөөе яагаад намайг зүслээд байгаа юм бэ гэх юм уу хайшин тий. Тэгээд Балжаатай хамт нийлээд Long Entertainment гэж байгууллаа. Long тий. Тэгээд одоо бид хоёрын хамтарсан хамгийн анхны уран сайхны кино бүр Long Entertainment-ийн анхны уран бүтээл. Long гэдэг юу гэсэн үг? Урт гэсэн үг. Тэр их үрт төвхтэй. Би хоочны юм мэдхгүй. Long history. Хүмүүс өөрөөсөө ойлгох юм байна. Тэгэл одоо бас чихэн ингээл ойрхон байхаар нь Long тий. Яг сонь хугацааны л гэсэн утгатай л да. Урт удаан л гэсэн санаа. Залбирал маягийн нэр урт удаан байгаасаа оршинсаа гэсэн айгүй их long ууцгаадаг хүмүүс ихгүй юу? Тэгэл тий одоо удаан байр одоо кофегоор бол одоо удаан сэргийх тий. Тэнгүүд long shot мод гэдэг метр пм гэдэг шиг маягийн тий. Бидний хараад одоо long vodka гэвэл амар юм болох. Анхны уран бүтээл хийгдсэн байна. Тэгээ зураг дууссан уу? Зураг авалт дууссан. Сая 23-наас гараад эхэлсэн явж байна. Тийм тэгэл одоо утас мөнхийн л одоо Баяр ч соёлын зэрэгэлдээ юм тий. Би Балжаа Waves. Тийм. Тийм параллел ангийнхаа. Танай ангийнхан чинь хэн багш нар төгссөн? Ардын жүжигчин Ламхүү. Ламхүү багш нар төгссөн. За тэгээд ямар ч хэлсэн эхний бид бүхний одоо урлагийг хүлээж авч хүрэлцэж ирсэн уран бүтээлчтэй баярлалаа. Тэгээд эхнийхээ одоо сэдвийг одоо эндээс өгнө. Тэрнээс өмнө бас нэг дүрм танилцуулах хэрэгтэй. Энэ чөлөөтийн ярилцлагын хилцээний одоо маягаар өрнөдөг. Битээ сандраарай. Тавчхан доо сайхан хов бацсан. Амар тий. Дөрвийн одоо танилцлаа. Дөрвийн танилцуулгаас өмнө хэлсэн битээ сандраарай. Тэгээ хоорондоо мэтгэлчин хэрэлдэж болно, уралдаж болно, харааж өрөөж болно. Тэгээд эцсэн зодтолж болохгүй. Гэсэн зарчимтай. Тэгтлээч бол мэтгэлцгүй байна. За тэгээд эхлэхээс өмнө ямар ч сан хамтран ажиллагч байгууллагуудад танилцуулчих. За. Тий. За ингээ манай Монфагийн оруулж ирдэг одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байна. За энд бол Омега байна. Фитнес чинь залуу бол мэдхүүлгүй. За энд Омега. За энэ үе мөчний ер нь хөгшин залууч гэлтгүй ер нь үе мөчний асуудалтай хүмүүсийн нэг хэрэглэх юм бол үнэхээр дэмтэй.
Тэгээ одоо өвдөлт намдаан одоо яадаг За намайг манай хамтран ажиллаж тийм. За энийг бол мэдэх бахтаа бэлгэлж байгаа юм. нулимс гэдэг юм. Бэлгээ төрүүлээ өгчих хүмүүс айгаа хайтаа яриад байдаг. За энэ үеийн шууд ингэж За энэ болохоор Ridgefield гээд за юм 6 төрлийн кофе байна да. Одоо манай Gingerbread кофе сайн уудаг. Тэгээ Brazil кофе байна, American байна, Итали кофе байна те. За ингээд Ridgefield. За кофе хэрэглэдэг юм байна. Уулгах. За энэ тэгээд 80 мянган замд өдөө гадаа натур матуудаар авчвал их зүгээр юм байна. Өө эн чинь нэг ширхгээр байдаг. Энэ чинь амар юм байна. Эспрессо ч гэсэн. Энэ тэгээд ягаад 400 төгрөг амт нь өөр байгаа юм уу? 600. Амтнууд нь өөр тий. Тийм үү. Тий. Гоё юм бэл. Юу айтах юм. За баярлалаа. Энэ чи ялангуяа натур дээр бүр. Тий, хэрэгтэй. Тий. За ингээд бид бүхний одоо энэ удаагийн нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. Ингээд эхнийхээ сэдвүүд бүгдээр хүлээж авъя. Ивент итгэгч Кормега. Кормега нь өндөр түнтэй омега 3 бөгөөд зүрх судас бодисын солилцоог сайжруулахаас гадна муу уух тосыг цэвэрлэж тархины үйл ажиллагаа, нүдний торлог бүрхэмж болон үе мөчний эрүүл мэндийг дэмжихэд туслана. Өдөр тутмын эрүүл мэндийн найдвартай дэмжлэг Кормега омега 3. За ингээд техник сэдв бол үе үеийн тоглоом гэнэ энэ хөрхөн хөгжилтэй сэдв байна. Гэтэ ер нь тэгж бодож байна. Бараг танаа үеийн тоглоомын төгсгөл дээр бид нар бараг орсон бах та. Бидний үеийн тоглоомыг та нар зарим нь мэдчихгүй. Та нар холормын мэдх юм. Мэддэн шүү дээ. Холормын мэддэн шүү дээ. Яг тэгсэн шээ. Бид нар бол ингэдэг байсан. Холормын саунд дотор хийж жагаад шидэнгүүд дэлбэрдэг гэсэн өөрөө. Тэгээд бас шиддэг байсан. Шидэнгүүд одоо минь дэлбэрж амшраа. Та нар чүдэнсний дээр боолтны хоёр талд хийж байгаа тас шиддэг байсан. Тийм шүү дээ. Чихрийн цаас. Чихрийн цаасаар яадаг гэсэн. За ингэж авах та нар бүглөө мэдх юм уу? Бүглөөний сүүлийг сүүл үе байхгүй. Бүглөөг арай тоглоогүй бах те. Бүглөө тоглоод мортлоо орж ирсэн байхгүй. Бүглөөг тоглоод мортлоо орж ирсэн байхгүй. Бид нар чи боон зам дээр бүглөөгөө ингээ игнүүл 50. Зургтай бүглөө мэдх юм уу? Мэдээж. За ингээд ямар зургтай байдгийг. Яа тэр үеийн тэгэл одоо маш ихтэй юу илээ. Мэдлэгүүдийн цэргийн ногоо хармаар бүглөө Хайникны бүглөө амар эсэм одоо бодох тавштай тавштай ногоо бүглөө те. Од ийсэн байхгүй. Чихрийн цаасаар яг яа та үнэхэр мэдгүй. Тий. За бүглөөг бол та нар зөвөр вагон зам дээр тавьдаг байсан. Бид нар бол цэргийн ногоон, пошгт тэгээд янз бүрийн өнгөтэй бүглүүд байдаг байсан. Хармарт зорт нэг бахан нэртэй. Тий. Бүглөөгөө та нар яаж тоглодог вэ? Бүглөөгөөр ингээд шүүрээд бид амар олон янзаар шүүрэн тэгээд хандаа төөлөө авдаг ханддаг чинь их гоё шүү дээ. Тий одоо сүүлдээ бид нар чинь мөнгөөр ханддаг болсон. 50 мөнгө 20 мөнгөөр. Тэгээд зоос аавн те. Тэгээд зоос нэг манжуур гэж байсан шүү дээ. Эдгээр дээр цогж ингээд эргүүлж иж авдаг. Бид нар юу яриад 5 гав байсан шүү дээ. Бид нэр баг яг тоглож байгаа чинь 5-ын гав байсан 15 зоосон мөнгө тоглож ирсэн үү? Нэг хэсэг зоосон мөнгө нэг 20 мөнгө тоглож байгааг байхаа бид нэр мөнгө гэдгийг мэдэхгүй байна. Бид нар чинь яг төгрөгний хүмүүс байхгүй. Тийм баг. Бид нар мөнгө төмөр мэдэхгүй гүйлгээд баг гарцсан байсан баха. Сүүлд нэг 500 гэж байсан шүү. 100 гэдэг нэг зоос гарсан шүү дээ. Яг бидний чинь нөгөө нэгээс авахгүй мөнгө 100 төгрөг юу 1 төгрөг хүртэл ингээ мөнгө байсан. Мөнгө гэж байсан. 2 төгрөг 50 мөнгө зүүн. Тэр мэдхгүй. Тэрийг бол бүр яг мэдхгүй. Тэг яг яаж тоглодог гэсэн яриад өгдөө энэ. Мэдгүй яг тэр бүглөө шиг л ханддаг л байсан. Тэгээд мөнгө жигэн цаа. Одоо хоёлоо энэ хоёрыг хортоор тоглож байгаа бол би заавал хортоор тоглоно. Тэгээд нөгөөхөө ингээд ойрхон унгаад гар хөрвөл авдаг шүү дээ. Нөгөө төөлөд авдаг шүү дээ. Можор руудах юм уу, ядам руудах юм уу гэж байгаа л үзэн шүү дээ. Можор гэдэг шүү дээ бас. Бид нар шин тэрийг тоглохын тулд энийг ингээд албаар сунгадаг байлаа шүү дээ. Ингээд одоо ингэж. Урт төв болохгүй. Тийм бидний үед тийм юу гэж байсан. Та нар баг мэдэхгүй л хата. Тэгтээ байсан юм болоо. Гэтэ ер нь бол бидний үеийн тоглоом гоё шүү дээ. Ер нь бол байнгын хөдөлгөөн авч гараад газар зоодог үстэй. Одоо мөнгөөр бол ингэж байгаа. Зоосон мөнгөөр шүү дээ. Давхар тавьж байгаад можор гэж бид нар ярьдаг. Монжурч гэж. Монжур гэдэг байсан. Чулуу газраас жинлж үзэн хамгийн гоё үзүүртэй тэр чин можор бол ингээд карманда 5 6 можор очиад 20 тоглох ч юм уу 10 тоо. Можор сонгоно 10 мөнгөнд зориулсан маань зогтөг үү? Зогтөг яриад байгаа юм уу? Эдгээр моогор гэдэг бид нар моогор гэдэг. Эдгээр моогор гэдэг. Тэгээд цохоод
ингээд тоогоор нь тавьж зөхиод Монжин гэдэг үгнээс л гардаг. Монжин гэдэг үг тий. Тэгээд эргүүлнэ. Тэгээ эргүүлсэн аав түүн алдаг гэдэг. Нөгөө мөнгөрүүд нь ингээд хөргөө тоогоо шиг болцоо. Тоогоо шиг юм хавтгаа. Тий. Тэгээ бас чи пай мэдхүү гэдэг юм тий. мөнгөөр пайдна. Цаасан төмрөн мөнгө амьсгаараа ингэж Эргүүлээд. Тэгэл Монжин. Бид нар бол Mortal-ыг бол тэгжсэнийг санаад хаа. Mortal P гэж бид нар те бид нар бол P гэдэг. тийм баг. Тэр чинь нөгөө Mortal цуглуулдаг байсан. Тийм Mortal-ийн үед яг P гингүүд ирж чинь бас нөгөө мөнгөнд тэмдэгт оруулах шихгүй байсан шүү дээ. Байсан янз янз. Ховор нь бол нэлээд өнтэй байсан уу? Тий, зургаасаа шалтгаалаад Тийм л. амар ийм лаг гой баатар матрын зурагтай байхаар нэлээд үнэтэй болоод тийм хатуу Покемоны Mort гэж байдаг гэсэн амар хатуу ийм скаут гэдэг харвдаг уу? харвдаг. Тэр материал нь болохоор нэг тийм юу материалтай байхгүй. Целлодон гэхдээ бүр ийм хатуу ирзэн нь Яг бидний нэг тоглоомны онцлогуд бол ер нь л тоглох бүх жижиг хэрэгэл хамгийн өмнөд өөрсдөө л гэдэг байсан. Тэгээд бид нар чи гүйдэг маадаг тоглоом том удаац ингээл буухийн баагаан чигтэн тэр ийм ирзэнтэй ингээд дайр хийчихэд буудаг пат гээл тесэрдэг хээ тийм дуутаа дуурдаг байрдаг гэл. Чихрийн цаасах бол үнэхээр танаа үеийнх бол мэдгүй юм тийм ээ. Тэр бол бүр танаа багын үе юм шүү. Үед бол байхгүй. Тэгээд бидний үе шиг баг бид нар тоглоом багтай байсан байгаа хөөе. Та хэдий. За красны актив байсан шүү дээ. Тий, айгу чихрийн цаасыг чинь бүтээлч тоглоом. ингээд бүр ингээд 40-өө давхарлаж ингэж ингээд эргүүлсэн. Наад чи Mortal дээр тоглодог гэсэн. Яга техник нэтлэх юм байна. Техник нэтлэх Mortal дээр тэнгуүтэй сүлд юу вэ гэж харсан байна. Ийм дөрвөлж. Тэгээ хөөрхийн нөгөө нэг угаасаа хөөрхийн Манайсаа юм Mortal гэх юм биш хамгийн өнгөтэй цаасан чихрийн цаас. Тэнгуү сүлд нөгөө нэг юм юу вэ гэж харсан байхгүй. Дотроо баатруудын зурагтай дөрвөлжийн хүзэр шиг тэр чинь ингээд цогтгосон байхгүй. Юу гэж ихтэй нөгөө нэг бид нар чинь нөгөө ранкаар нь яадаг байсан шүү дээ бас. Гэтэ бид нар бас яг юуг нь хөвгдөд бас. Маатыг тоглодог байсан. Юуг нь яг дээдл байхгүй. Манай үе. Гүдмат гэж тоглоно шүү дээ. Ер нь бол тэгэл тэр үед сүүлийн үед бейсбол гэдээ ойлгоцсон л байсан л да тий баг. Тий. Манайс үед л мат гэдэг байсан. Одоо энтгэгчүүд тоглоод байдаг шүү дээ. Яг тоглодог шүү дээ. Регби ч үлээ. Регби ч үлээ тий. Тэвэг байна. За тэвэг бол таны тоглож байсан. Тэвэг бол уламжлалт тоглоом да. Тэр айхтар. Тий. За чон тархацх шаарэ манай ээж аав үе тий. Мэдгүй чонгоо галаа өгөөч гэдэг. Бодог өгөөч. Ямар бодог аав? Тим бодог аав гэл. Тэр манай чинь чонгоо галаа өгөөч. Галаар яах нь? Тгий ингээ гэл бас номсом бай. Номсомор яах нь? Чиний толгой харвээ тэгээ зүхтаадаг. Тэгэл 2000 он гараад гинтгэн подолуудад битүү сеганууд нэгдэл те. Хужаа компьютер нэгдэл. Тийм мега сега битүү бас орсон. Тэгэл тоглоо. Тэгэл ер нь гадаад тоглох байлаа. Бидний үе товчор нь тоглосноо багийн. Товч бас нэг шидэж мэдээлээд байсан. Дөнгөж эхлээл ер нь нүх мөхрөө шидэж байсан тий. За тэгээ өөр сонин тоглоомууд юу вэ? Товчтойгоо нийлээд жавтаа мартаа тоглоно. Тий жавтаа та нар хуураад үзэндээ бид нэр зоодог. Хуураад үзнэ. Хуураад шүү дээ. Хуураад үзнэ. Бидний үе чинь дэлхий гэж нэг багснууд байна шүү дээ. Ингээд нэг бөөрөнгийн юм зурчаад зоодог. Тийм бид нар цэрэгддэг байсан байхгүй юу? Хөлөө ингэж тэгшхий ингэж цэрэгшээ зогсож жоод яг хөлнийхөө уурд ингэж зоно. Нэг бол ингэж барьжаад хоошоо ингэж унгааж мунгаад 9 бус юм идэгсэн ма салтаад нь ч үлээ ингэж шидэж үү те. 100 мянган хадас гэд нэг юм байдаг. Тий. Тэгэл газар зурангуудад шидэл зоогчноор нь зураал тэгэл нэг бөөрөнгийн зурчаад хоёр угаачид энэ минийх энэ чинийх дээр зоогаад хоёр угаагаад энэ ингэж авдаг. Тий. Хуураад дэгсэн. Нөгөө төмрийн хураанууд дэгсэн үзүүртэй шавхуцтай тэр чи авч гарч. Барилын авчгаар шавхуц. Тэр чи авч гарч ижил янз янзаар нь авч гарч. Юу байсан бэ шүү дээ. Одоогийн нөгөө нэг монопол тоглодог байсан юм шүү дээ. Тийм байгаа. Та нараас бид нэр тоглож исэн юм өстой уучлаарай. За бид нэр таны тэр гой мортал доо. Тэгээд тэр нэг байна уу? Дугуй төрдөг байж тээ нөгөө нэг юугаар нэг дугуй төрдөг шүү дээ. Бид нэр өөрсдөө тоглож исэн юм шиг ингээд битээр тэгээ бардам яриад байна те. Бидний үдсэн байгаа байхгүй. Ер нь ингэсэн байна л. Уламжлалт гэж юм яваад шүү дээ. Энэ дунд бидний үе жоо хөгдсөн юм байна л да. Жоох юм гоё шилдэг болоод яваад тийм арай өөрчлөгдөөд энэ төр те байгаа нөхцөл байдлаасаа болоод одоо юу гэх яг тэр санаанууд нь байгаад байдаг тийм тоглоомнууд яг худалдаанд гараад ирсэн гэсэн үг байхгүй юу юм тий дедант гэсэн үү дедант нь дедант дайны үеийн тоглоомнууд бол чулуун байл да чулуун байл сүүлийн үе шүү чавх дүүр шиг байлдаг чавх өстө дүү
чи жишээл хаанахтай байлж ив. Би ч ховдтол байлдаг шүү. Ховдоо ямар юу та. Тэр орон сууцсан талын хашаад байгаа байлдаг. Би энэ телевизэд динжимийн гандангийнхандаа байж. Солиод амжиг бүр цаг маг болдож байгаад очиод ингээ хоёр талтай бүр ингээ овоорлддог байсан. 10,000 юм. Тэгтээ аюултай. Талаар ингээ бэлчиж идэг гэл. Би даавар сүлдээ явандаа ингээ болжуур нөсгөр ингэдэг болчихсон. Нөгөө чулуунаас айгаад. Даахад тэр яг энэ чулуун байл тэгээд яг хүүхдийн бүрэн зохиол эхлээл орхиж. Ер нь бол тэгээд одоо бодоод байхад ер нь тэгэл яаж амьд гарч ирсэн гэмээр үү. Тэгээд танаа үед тохиролцдоггүй байсан юм шүү. Байлдаа ихтэй. Гинт нүгэл ороод ирдэг юм шүү ер нь зүгээр. Гэхдээ тэдэн цаг тэнд дуулз юм уу зэг юм шүү дээ. Тохиролцсон үү? Харин тийм. Бид нар тохиролцдог байсан байхгүй юу? За яг бид нар ч нөө багнаар хойдл 95% саадан доторстай 20-23 доор байрны ханцтай алдаг гэсэн юм. Тэгтээ тохиролцсон. Тэгээд дөрөвдүгээр байрны Чардакын дээрээс бид нар Чардакнаас шидэж байгаа. Тэгээд тэнд оногдож байгаа хүмүүс. Гэтэ бид нар шүү сүргэлдэг байсан. Айрмаар хитэн 100-аараа зүгэлд. Нэг айлын 3-4 хүүхд эрэгтэй эмэгтэй гэлдэг бүгд ирсэн. Эмэгтэйчүүд нь чулуу зөөж араас авчирч өгдөг. Ойлгож байна. Жижигхэн дүүн ингээ хашаанд ингээ зогсох штэ. Гүүж орж болохгүй. Сурахч нөгөөд бол байлж зах тэн жижигхэн дүүн ингээ хашаанд болон шахагдаад ингээ нэг айлын хүүхдүүд нэг баг болцсон байх жишээ. Бүр ингэж байлдаг. Тэгээд тэнд байлдж байгаа хүүхдтэйгээ маргааш ирээд анги дээрээ инээлдэл уулз. За энэ чи тэгсэнтэй би ингэсэнтэй гэдэг. Тэгээ ус гаргадаг айл тустай. Банжин сөхөд шангаар ус гаргангад нөгөө байлж исэн хүүхдүүд уучаал буцаа. Ингээд яг л нэг цэрэг байлдааны хоёр сони ямар ч танихгүй байлсан орол усгоо чинь. Ихчээ нэг шанаг ус өгчөөж гэлээгээл. Ямар ч танихгүй байлаас орол байгаа юм тий. Тийм үү. Октоодын тоглоом ер нь юу байсан бол та нар санаж байгаа юм байна. Ирзэн би октоодын тоглоомыг алдаг байсан шүү дээ. Дээс нэг бөмбөг байсан. Тийм ирзэн. Тэгээд ирзэн бөмбөг хандан том бөмбөгөр хандан жижиг бөмбөг ирзэнээр орцтно. Тэгээд ирзэнээр бол ер нь л мэрэгжлийн болж ирсэн шүү. Баазар. Бид нар тоглолт би тоглолт дээрээ барьчаад үсрээд иччихсэн шүү дээ. Махлахгүй шүү энэ гэх шиг ингээд 7 молоо гээд. Тэгээд юу өн дээр октод тэсэн нь ер нь октод эхлэхэд тоглоод талцдаг тий. 2-2-оор явж талцдаг. Дан тэгдэггүй. Хуваагдаж одоо багаа үзэхтэй юу? Тийм шүү дээ. Шээ ингээд нэрэж хараад за би балч гэж хийж анчив шүү. Гэж очиж би балч гэж хийж анчив шүү. Очингуудлаа нэрээ солихгүй. Балч гэж хийж анчив. Бид нэр тоглодгоо байсан тоглоом та нарыг ч одоо Sega юу? Бид нар чинь Sega гинт л орж ирсэн шүү дээ. Тийм Sega байна, Sony байна. Магнитны Sega мэгээд бас орсон шүү дээ. Эрхийн ургаа цэвэр үсэртэл нөө товчин унцаа. Голынх нь нөө дээшээ доошоо үсэрч манкер тоглоод байдаг гэсэн бид нэр үед. Тэг чин 307. Тийм 307 танк чин 307 дээр байдаг шүү дээ. Меганы хамгийн анхны хөлбөр. Тийм Mega Sega гэдэг. Эйсэн дээр тоглож ирсэн үү? Баада. Бөмбөг юу яадаг вэ? Бид чинь гэхдээ хөлдүүлдэг байсан шүү дээ. Ийшэр үү? Эсмэлсэн дээр тийм тоглож байсан. Чиглчээд ингээд чиглэхтэй баг шээчдэг байсан шүү дээ. Шээчээд ингээд ийшээ шээсэн дээр аяг шиг болгож байгаа шээчээд тэгээ ингээ ухаад авахаар аяг болчихсон заяа. Бүрөө хэлбэр нь. Ясана дархаа тэгээ ингээ наад гэж бүрэн хэлж байгаа. Дархны ухаанаас төгс. Бид нар бол дотор нь чулуу молоо цемент хийдэг байсан. Хийгээл те. Тэгээ хонуулчин нэг газар тавиад гадаа хонуулчих маргааш бараг зэвсэг болж байгаа юм шиг. Хавхтай болчихгоо тэгээд мөргөлдүүлдэг. Хооронд нь мөргөлдүүлдэг. Хооронд нь мөргөлдүүлдэг. Хинийх нь бөхөөлөх юм. Тэнгүүд нэг нь бутраал уунаа шүү дээ. За. Тэгж бас сэтгэж юм те. Тэгээд ер нь тоглоом хүчил сэтгэл ер нь амар сэтгэлгээ хөгжүүлдэг байгаа. Ер нь тэгээд энэ 70-аад оныхын чинь хийхгүй юм байдаг айгу санаа хүмүүс. Тэгээд айгу амар л байсан. Яг бүх үед. Яг натураллаг шилүүлсэл чинь голгох чинь тэ нисүүлнээс чинь яад. Яг өрөө аргаар өсчихсөн чинь тий. Тий бид нар чи гол бас их явна шүү дээ. Гол энэ өөрөө өөрсдөө саатууддаг байсан юм шиг байна. Тий. Тухайн үедээ бол аавэжнэр ингээл хичээл ажил төрөлдөө явчихна. Ардан тэгэл бүгд нийлж аваад тэгэл сүргэлээл юу хийдэг. Одоо бодоход тэр ном сум миний тоглож байсан тоглоомоос хамгийн амар л тэр ном сум л байна. Яг нөгөө нэг юуны сургуулийн сааднаас ороод бургас түгээд бургас аймаг гоё нойтон бургасж хатааган гутлаа сум болгочдөг гэсэн байхгүй. Тэнгүүтлээ байрны чердакнууд руу гараад нөгөө хуучны Оросын хуучин байрны чердакнууд ийм арцгар антеннууд гэдэг шүү дээ. Тэр антенныг хуулж аваад тэнгүүтлээ шуудааны цагааныг хөвөөд сүлжингүүтлээ тэр төмрөөрөө нумаа ичнэ. Тэгээд маргааш нь хатсан бургасаараа урдталт нь цэс ороогоод үзүүрт нь шипризний цүү зоогоод
Эдгээр юу мэдэхгүй нөгөө Үхэр адууг жижиг тамар шүү дээ. Амар болгодог. Тэрэн дээр иржээ хийж байгаа нөгөө дэрсний урд зүү хийчихээ. Нэг дамартаа утсаа гэдэг голдоо нөхтэй. Мэдгүй. Тэр нэг юм дамартаа юм утсаа юм ойдаг. Одоо ч байж. Одооч байгаа тий. Тэрний утсыг хөвж байгаад ингээд хатуу ирзэн гэж бодоход дахиад ингээд утсыг ороочдөг байхгүй. Тэгээд чинь голдоо нөхтэй ш. Тэр нөхөр нь нөгөө үзүүртэй юм оруулаад дэрс урд юм байгаа чинь ингээл ороогоо хармалч. Тэгээд юм ба тий. Тэр дэрсийг бол амар болгодог. Байрны нөгөө нэг юуг хуулж аваад нөгөө бариул байдаг шүү дээ. Тэр бариулыг хуулж аваад айгүй их тэгж чарга марах гэдэг үү? тий гулгаж тий. тэр ороод Тэр чинь хамгийн сайн гулгадаг юм байна. Амар болгодог. Арматурын дөмөр үү? Биш. Одоо энэ нэг Хаймрын бариул. шатны ингээ бариул байдаг чинь ингээ хуурчдаг. Тий. Хоёр талтай ингээ Тэр чинь авчиад чарганыхаа доор ингээд тэр чинь амар болгодог. амар юм. Тэр бол аюултай. Зөв модоор чаргах хийчээ тэр чинь доор талд нь хоёр талтай хийж. Бид нар чинь нөгөө бетон суурьтай шонгийн модонд турбагаар чарга гэдэг юм бэтгэж чарга гэдэг чинь ингээд тийм чаргатай та нар бол гулгаж байгаа мэдхүү. Мэдэн. Зөв нэг ийм төмрөөр ингэж материал энийг хоёр ийм ингээ дээр энэ. Тэгээд шууд хөлөө тавиад гол. Шууд хоёр хөлөө тавиад. Харж өнгөрсөн. Тэгээд яаж салж малд сурж Бид ирсэн. нар бол тэр тэгэхгүй зөв нэг канкины доотлыг авангуутлаа шууд ийм урт банзан дээр панк нэг ширхгийг хадаад ингэж барайл дээр суугаад зүгээр мэдхгүй Тийм. тийм мөсөн дээр гулгадаг байхгүй. Тэгээ хүүхэд насны өөртөө ээж тоглоомоо тоглож байгаа хүний бүтээл сэтгэлээ хөгжиж Амар хөгжиж байгаа шүү дээ. Тэгээд одоо ер нь амьдрах харгал юм да. Харин тийм учраас л нөгөө хаан ч утсан юу ч хийсэн чадаад байдаг байхгүй. Тэгээ одоо тэр түрүүчийн хэлдэг дамганы дундуур ингээд дэрсээ зүү хийсэн мэт урдан зүүж тагтаа Нам аав шүү дээ. харваад тагтаага ныха махаар шүл мүл хийж голын ирэгдэр амар амьдрчлээ байхгүй одоо янз бүрийн сэтгэхгүй юм сэтгэж байгаа юм л да хүүхдүүд Тийм зэрлэг байгаа. Одоо бид нар ч моён толын өвөн дээр өсчихөж байгаа байхгүй. Зонжингоо агуйн тол гэж гэдэг. жарахаа бараал Намар их чинь нэг юм сантиметр зузаан сайртай л юм шүү дээ. Бидний тэр үе чи юмноо тэр хөдөөмөдөө байсан мал зол одоо бүх юм чинь тэгэл яг л энэ жүжигчний амьдрал амар хэрэг болж. тэгэн л дээ. Яг л ингээл мэдэрч одоо ингээл бид нар чинь жилд хэдэн кинонд ордын тэр тоогоор л өөр мэрэгжил сонгож штэ. Мөрдөгч байд юм уу, хуульч байд юм уу, хулгайч байд юм уу тэ. Манай цэхэл байд юм уу тэгэл бүгдэнд нь л тоглож байгаа болохоор. Тэгээ энэхүү өндөрлөг дээрээс харахад тоглоом үлээ шүү дээ. Бид нар тоглож байхдаа тэр сэтгэжийн амьдрахын тулд тийм ээ бүтээлч байж чадчихээн. Гэт ингээд бодоход тэр чинь яг өнөөдөр ингээл амьдрал яг тэр сэтгэлгээ тэр олж авсан дадал сэтгэлгээний онцлог байдал ч одоо яг тэр тоглоомоор дагаад хөгжөөд өдөө хүрсэн байна бидний нас тийм үү. Гэт бодоход амьдрал бол тоглоом юм да гэж байгаа. Тоглоом юм да. Тийм шүү дээ. Ер нь тэгэл нөгөө ямар ч үед нөгөө нэг одоогийн хүүхэд гэдэг юм чинь байж лээсэн байгаа даа байхгүй тийм. Чингисийн үед ч гэсэн одоогийн хүүхдтэй зааруулжлээсэн байгаа шүү. Тийм. Тийм биз дээ. Тэгээ одоо ирээдүйд ч гэсэн байгаль юм шиг байгаа. Гэхдээ ер нь бол би одоо үе тийм байна, ийм байна гэж ярих жоохон дургу. Ягаад гэвэл үе үедээ л байдаг. Тийм шүү. Хүн аливаа цаг үеийг буруутгах нь гэж юу байх вэ? Тэгээд би нөгөө нэг аргун подкаст дээр бас ярьжсэн л та. Би яг одоо энэ үед төрсөндөө амар баяртай байдаг байхгүй. Яг энэ цаг хугацаанд төрсөн өөрийнхөө цаг хугацаанд айгүй баяртай байдаг. Ягаад тэгэхээр юм үзлээ те социализмын үзлээ тэр их тоглоом наадам юм үзлээ ард нь нэг сошиал моошл гэл бүх юм одоо ингээл одоо цаг руу орж ирж байна цааштай ч яах юм бэлээ те тэгэд бидний одоо байгаа үеэс өмнө нь бол бас хэцүү шүү дээ 50 60 40 он 20 он 30 он бүр хэцүү те одоо ингээ хаашаа яах чинь бэлээ одоо энэ ихтэй анги эхэлсэн байна сайн ч юм уу муудах ч юм уу за энэ тэгээд явандаа энэ хиймэл оюухан чинь энэ яах чинь те. Тийм тэгээ ер нь нөгөө уламжлал шинжилэл гэж нэг юм яриад идэг штэ. Одоо та нар бол уламжлалгүй шинжилэлээ хүнд тулгаж болохгүй байхгүй юу? Бид нар одоо тэгжсэн одоо бидний үеийг өгөөсгөх гэсэн үг. Бид нар та нарын үеийг өгөөсгөх болохгүй байхгүй юу? Өгөөсгөх ганцхан уламжлал шинжиллийн асуудал дээр л бид нар ярилцах болох шүү. Энэ чинь монголчуудын бас үгүй шүү хүн ахтай дээд захтай. Тэгээд ахаа алд хүндэлд өгөө дэлгэм хүндэл тийм ээ. Ахын сургаал юу вэ? Ахын үгийг сонсно ч лээ те. Энэ нэг хүмүүжлийн талын юм бид нар гоё зүв цааш авч юммаар санагдаад байна. Ахан тэгээд эргээд дүүдээ бас өгөөжтэй байдаг. Тий, ахын сургаж дүү сонсно. Тий.
Тэрийг бид нар ойлгохгүй шууд биднийг одоо үхээс эхлэсээ бодохгүй болчихдог байхгүй. Тэгвэл бид төгсөх хэрэгтэй нэг гэдэг шиг тийм. Мэдхгүй нэг нүрэл гэсэн шиг байна. Тэр чинь бол би одоо энэ нэвтрүү подкастыг эхлэхдээ тэр зүрхний мох тэр юм аюу надад имзэг. Одоо би ингээд жаншиг орох яг тэрийг анх яасан постлсон юм шиг санагдаа. Тий. Ботлемд юм уу гэдэг. Бүр яг тэгж санагдаад тэгсэн мөртлөө өөрөөсөө тоглоомын бас хамт яриад байдаг. Тийм. Тэгээд нэг холгүй юм биш үү? Уг нь. Тэгээ бид нар бас өөрсдөө тоглоомнуудаас нэг гаргаж бас ярьсангүй. Тэгээд мэддэг л ярьлаа. Та нарын тоглоомыг ярина шүү дээ. Тийм. Ер нь 20 та тоглоом гэж байсан юм уу? 20 та тоглоом гэж байсан. Нууц тоглолттой тоглоом. Бидний үед байсан юм уу? Одоо юу Морито тоглоом жоохон тийм байсан. Морито одоо та нар бол чөлөөдөө Морито тоглож байгаа. Мэдгүй. Мөнгө тавиад. Тэр чинь бол покер ер нь бол тэр чинь хөзөр гэж л анх хардаг байсан шүү дээ. Тэгэл тэр одоо монжор ч Морито л үү. Тэгээ Морито мөнгө тоглоом тий. Мөрий тавиал тэгээ тэр чинь одоо ингээд чадвараараа гэж мэдээгүй л. Тэр хүндрэлт нь байна. Тийм байна. Ивент итгэгч Кормега. Кормега нь өндөр түнтэй омега 3 бөгөөд зүрх судас бодисын солилцоог сайжруулахаас гадна муу ох тосыг цэвэрлэж тархины үйл ажиллагаа, нүдний торлог бүрхэмж болон үе өмчний эрүүл мэндийг дэмжихэд туслана. Өдөр тутмын эрүүл мэндийн найдвартай дэмжлэг Кормега омега 3. За дараагийн сэдв бэлэнчлэх сэтгэлгээ гэж. Бэлэнчлэх сэтгэлгээ. Тий. Одоо ер нь танайхаа ер нь бэлэнчлэх сэтгэлгээ тий ер нь бас байгаа. Үе гэлтгөө бүгд байгаа дөө. Бүгд л байгаа. Хүн бол ер нь ер нь манайхан тэр нь бол жоолон хаард байж магадгүй шүү. Харин тэгж харагдаад байгаа хгүй. Хаа тавтаа харагдаад байсан шүү. Гэхдээ одоо шүү дээ бүх юм удирдлаганд орох гэдэг нэг аимшигтай байдаг шүү дээ. Хошиг хаасан ч удирдлага. Харин бүх юм би цаг үеийн юм. Энэ чинь нөгөө технологийн дэвшил юм чи. Энэ технологийн дэвшил чинь бидэнд ашигтай. Бэлэнчлэх сэтгэлгээ үүсгэж байгаа юм. Үүсгэж байгаа юм шүү. Үгүй. Ашигтай штэ. Хүн очоод хөвсөлж байгаа. Тий, очоод хөшгөө хаасанд орвол энд ажиллаа хийж байхдаа ингээ хаачвал амар өстэй. Уг нь бол зарчмын зарчмын юм баггүй. Амраа хөвчих яах вэ? Харин амраа хөвчихтаа л босоод хаах хэрэгтэй байхгүй. Тий, амар эднийхэн болохоор ингэж ялгаад байгаа байхгүй. Технологийн дэвшлиг ер нь юм амрах тав дух хялбар ингээд юу ч хийхгүй байжгаад нэг өдөр дээрээс юм гарч ирнэ. Миний бас нэг айдаг юм гардаг шиг. Миний бас нэг айдаг юм. Амруу хийгээд сонсож байгаа байхгүй. Бид нэр ай дух тав духтаа тохируулж технологиг хэрэгжилж тэр талаас нь ойлгоод хүлээж аваад энэ эдний үеийнхэн гэж яриад шүү надад. Тийм болоод байгаа байхгүй. Бид нар чинь болохоор ажлыг нэгсэндээ довчлох замаар энэ технологиг ашиглах гэдэг байгаа байхгүй. Ер нь бэлэнчлэх сэтгэлгээ гэж юу хэлээд байгаа. Бэлэнчлэх сэтгэлгээ. За одоо тэгтээ арай жоохон өөр талаас бол бэлэнчлэх сэтгэлгээ чи яах вэ? Тэгэл залхуу штэ. Залхуу штэ. Ер нь л залхуу штэ. Тэгтээ хүн чинь айгүй залхуу хүн чинь амар их шинийг сэтгэж байд юм шүү. Сэтгэдэг. Юмыг сэтгэдэг гэж ярьдаг. Тэгвэл залхуу юм аа. Тэр чинь өөр болчихоо. Юу залхуу гэдэг чинь бас наад чи яг хоёр талтай болчихгүй. Залхуураад хийх ёстой. Тэгээд залхуурах чи өөр болчихж байгаа байхгүй. Бүр хийх хүсэлгүй залхуу гэж байгаа байхгүй. Энэ бэлэнчлэх сэтгэлгээ шаханд үл би нэлээ гүнзгий өргөн утгаар нь ярьчул яг гайгүй. Ер нь бол амар. Тийм байна. Одоо би анхны энэ подкаст эхлэхэд би нэг ярьж ирсэн. Энэ бид нар монголчууд маань ерөөсөө сэтгэлгээний хувьд нэг зөрчил энэ нийгмийн сэтгэл зүй соёл иргэншил буюу бидний уламжлалт одоо бэлчээрийн мал, нүүдлийн мал аж ахуй шиг яриад байгаа мал авах үеднийтэй соёл гэдэг нэг юм байгаа даа штэ. Энэ иргэншлийн зөрчилд бид нар орчоод байгаа юм шиг надад ийм сэтгэл төрөөд байгаа байхгүй. Нийгэм нийтээрээ. Тэгээ юу хэлэх гээд байна вэ гэхээр монголчууд бол хал үзэж халуунжуулаад олоох хэрэгтэй гэж хүүхдийг багаас нь өсгөхдөө хөрвөө аргаар өсгдөг. Хүүтэнд өрж халуунд халуулд сургадаг. Тийм үү? Бэлэнчлээд миний хүү гадуурын юм үсгээд яах даарч үзэг. Хөрч үзэг, халж үзэг гэж бод. Яг тэр амьдрах аргынх нь нэг хэрэгслүүр байгаа байхгүй. Нөгөө хүүтэн халуун эрсцээ суур амьсгал дотор чинь.
Тийм үү? А тэгэнгүүт миний яриад байгаа нэг өөрсдийн соёл иргэншил бол одоо хамгийн их залхуу хүмүүс юм шиг байна. Бошоо нэг шавар тагз нэг юм оронж барьж аваад уул агуут ч юм уу мэдэхгүй тийм үү? Тэгж янгуудаа тэндээ одоо шинжлэх ухаанаа хөгжүүлээ тооцооллоо хийж яагаад ингээд амьдраад явсараа технологи бий болгоод физик химийн шинжлэх ухаанд хөгжөөд ингээд. А монголчууд бол нөгөө давгчгүй хүчин зүйл дотор амьдардаг учраас яг байгальдаа дасан зохицож амьдрах ухааны талын сэтгэлгээ нь хөгжсөн. Одоо Европ энэ шинжлэх ухаан өсрөнгөө хөгжөө та нарын яриад байгаа технологиуд байгаа улсууд ч болохоор ерөнхийдөө яг аль болох өөрсөндөө амьдрах арга хялбаршуулж бараг л нэгсэндээ. Манайх бол тэгтээ нүүдэлч тэрний уламжлалд биднэрт өнөөдөр ингээд технологи хөгжиж ганцхан юмтай холбоотой юм байгаа байхгүй юу? Ганцхан юмтай. Малтай болоо. Мал тэжээхгүй байсан бол бид нүүдэлч байхгүй шүү дээ. Малаа дагах нь хэрүү хөгжөөрөө дагаад явж байгаа учраас хэрвээ бид нар мал тэжээхгүй тариаланч байсан бол өөр байхгүй юу? Тий. Энэ аль ч өнцгөөс нь яриад ингээд тайлбарлал болно л тоо. Миний бодлоор одоо бэлэнчлэх сэтгэлгээр байгаад ахаар ингээд байсараад мах ивчээд хүн байхгүй болчихж байгаа байхгүй. Жажилдаг шүдгүү болчих. Жажилдаг шүү дээ. Тийм. Тий шүү. Шууд ингээд хүрээ арам руу ингээд фу гэж. Маагаад амруу навчираад зөв зөвл ялз болгоцсон мах өгчөж байгаа. Гэхдээ заавал мах эвдэх бас албагүй үстэй. Ер нь бол тийм л дээ. Гэхдээ эн чинь одоо ингээл нөгөө нэг ёс заншил Монгол юмнууд чинь алга болол байгаа хэрэг ингээл цаашаа ингээл багаар биднэрт ч бас буруу байж магадгүй гэж би боддгийн шүү дээ заримдаа. Одоо аав ээж нар одоо өвөө эмээр бид нар тийм болж шүү дээ одоо тийм ээ. Аль болох даарчих үегээл хувц хүмүүс эсвэл дандаа юмын хоолыг бэлдэж өгдөг. Өглөө босоход нь баярлалах гал өглөөний цаг нь бэлдээл хоолыг нэгээд өндгийн шараал ингээд зайчин шараа ч юм уу тийм ээ ингээд ер нь одоо бид нэр ингээд өглөө яг өөрөө өөрсдийгөө хардаг байсан гэдээ ярьж шүү дээ. Нэг бодлын аав ээжүүдийн зөөч байсан байх л та тий. Ингээл гадаа гаргаад хайчдаг. Тэр хүүхд өөрөө өөрийгөө яаж игээл аваад явцдаг тий. Айлын хаалга тогшоод чинь усуугаалтай. Тэгэл ямар нэг хоёр талтай юм шүү. Одоо ингээд яг өглөө ингээд цай ингээд бэлдүүлнэ гэдэг дээр бол би санал нийлэхгүй байгаа байхгүй юу. Яг тэгэхээр би ингээд имэдэр өссөн. Би өглөө болгон ингээд цайгаа бэлдүүлдэг байсан байхгүй юу. Ээжийн бурайг бэлэн байж идэг. Өглөө болгон шүү дээ. Ингээд яг ингээд хийгээ тавьчихсан байх. Яг тэгдэг байсан байхгүй юу. Тэгээд ингээд унтж байгаа тэр бол эрхлүүлэлт байсан байхгүй юу. Тэр унтж хаад чамайг хайрлж л байгаа. Унтж хаад ингээд оронд өглөөний цай маа өгдөг. Тэгээд бити боснаа идгээд бүр тэгдэг байсан намайг. Гэхдээ би тэглээгээд юу яагааг болохгүй юу. Босож хоолоо хийхгүй хин одоо өөр хүн миний амд ингээд оронд хоол зөөгөөсэй гэж бол бодоагүй. Өглөө болгон харин цай авах ёстой гэж ойлгосон. Тийм тэгээд дадал болчихж байгаа байхгүй. Тийм. Тэнгүүд дадал болчихж байгаа байхгүй юу. Би өглөө нэг цай ингээд юм идэхгүй л бол жоох ингээд эвгүй байгаад идэх. Тэгэхээр ахмадууд маань биднийг хайрлаад байгаа хэрнээ айгу муузан сургаад бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад байна те. Гээд байгаа юм шиг мөртлөө үгүй байгаа. Гэхдээ нэг амар философи байна энэ дараа. Алдах хэрхэн залуучууд байдаг гэж байгаа байхгүй. Ач хүчт нь байдаг. Тэгээд ирсэн хүн яг маш олон алдаатай тулгарна шүү дээ. Бэлэнчлэх сэтгэлгээтэй өссөн хүүхд тийм үү? Тэгээд ирэхээр алдагдсан амьдрал яарах юм. Хэрсүүч эхлэх байхгүй. Эсрэгээр тухайн эсрэгээрээ тийм багтгүй л. Сайн лог гэж болох уу? Яг мэндэ ахын нөгөө мах эвддэг тэгэнгүүт яг ёс заншлаа ингээд Гэхдээ ёс заншлаас гадна одоо бид нар чи явж байгаад энэ чинь хааны газар мах эвдэж таарна үү чинь амьдралд насан туршдаа махтай ойртохгүй гэж байхгүй л дээ. Тийм. Гэтэ чи мах эвдчихдэг үстэй. Гэхдээ 90 зүгээр мах чинь бол зүгээр нэг жишээ шүү дээ. Тийм удаан эвд. Мах бол зүгээр жишээ шүү дээ. Тэгээ сайхан эртээ утгаар. Энэ хоёроо хоёул яри. За мах бол жишээ. Тэгээ яхан даа. Шүү дээ. Махыг бол сайхан эвдэн. Гэхдээ удаан эвдэн. Учиргүй амар ингэж үе мэдэхгүй шүү дээ. Хайгаалаа энийгэр. Гэлээ. Хэрвээ тэр ингээд бүр алга болчихвол бас хэцүү. Бүр алга болчихвол тийм хэцүү. Ер нь бол хэцүү шүү. Одоо тийм л. Одоо энэ гадаадын мададыг харахаар бүгд ландалж авчиж байгаа шүү. Цагаан хөлдөөж жоод хөрөөдөл жижигээс хоош гээл. Тэр битүүж харсан. Тэгээд ийдч болно л доо амралта. Гэхдээ нөгөө бидний Монгол уламжлал хайран биш үү? Соёл хайран биш үү? Үгүй одоо тэгтээ бас нэг ийм имийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж
ойлгочлаа. Та нар энийг яагаад сурах гэж бодохгүй байгаа юм? Би энийг угаасаа мэдчихэж байгаа байхгүй. байхгүй. Мэдхгүй мэдэх та чи хоёр юу эвдэхтэд үе мэдчихэж шүү дээ. Уг нь яагаад чи сурахгүй байгаа? Гүг одоо мэдээ чи одоо хэд настай вэ? Одоо махын жишээлбэл одоо махын гэсэн ингээд бид эвдэхгүй. Би эвдэж чадна. Гэхдээ эвдэхгүй байсан ч зүгээр. Яагаад тэгэхээр шүү дээ махын гэс одоо бид нар сайхан махын маань пакетад бэлдээд өгчлөө шүү дээ өөрөөсөө. Яагаад заавал тэнд ингээд зүгээр чаддаг л байхад болчихж байгаа болохоос өвлийнхөө ичийг очоод те өвлийн чи одоо ингээл явдаг шүү дээ. Өвлийн чинтэй очингууд зарим нь бол айл нь гаргаад өгчдөг те зарим нь бол өөрөөсөө хийх дуртай байдаг юм. Бас энэ чинь нэг юм хобби тэгэл биеийн одоо махын бэкшин бэлдэж өгсөн мах амттай байна уу? Гүг одоо жишээлбэл ингээд бас эвгүй байхгүй юу? Амттай юу? Гайгүй шүү дээ. Биднийхээ бол би одоо би дэртээ дэргэн манай үеийнхэн аж сууж байгаа. Намайг буруу яшин хамгаална. Өөр эвдэд идсэн мах илүү амттай байдгийг та нар мэдрэхгүй байгаад айгу муухай. Гүг би бүр аимшиг юм ярих өөрөндөө тийм үү? Ер нь бол нэг яг мах ч биш ер нь бол өөр юм дээр. Надад бүр ингэж санагддаг гэвэл яг мах ингээд үхрийн мах цах эвдэж яхад нэг тийм жоох юм ярах чи юм шиг үү? Ахаа дотор булин гатаа халуурч юм шиг. Ахаа ингээд их цус мус харахаар тэр мэдрэмж тэгээд уламжлаад байгаа чи наатаа үеийн сайхан салах гэдэг. Би чамаа багад нь өвчүүд өшүүл цус базуулахгүй яа. Сайн нөгөө тэгжээж сурна шүү. Тэгжээж сурна шүү. Тэнгүү тэр чинь нэг эвгүй мэдрэмж. Одоо тэр чинь монголчууд хүүхдээр ингээд хоньны гаргаж байгаа хоньны чэйд шүлдэг чинь цаанаа учиртай байгаа. Эрэгтэй хүүхдэр улаа үзүүлж гин, нүдийн тайлж гин. Тэрийг бол одоо ингэж имзэглэхгүйгээр тэрийг ингээ эвдээс сурчиж байгаа. Алуурчин гэж бодохгүйгээр бидний ер нь алуурчин гэж бодох гэдэг шүү дээ. Ахмад үе одоо дээр бигсэн чи ингэж байгаа байхгүй яг хаа сая нөгөө нэг ингээд хоньны толгойг бидэд ингээд хуухлаад идэх гээд чанах гээд ингээд хуухалж байгаа байхгүй яг хаа өөрөөсөө хуухлаад идвэл гоё штэ тий. За тэгээ ингээд хуухалж ахаар нь хэвээ янз ингээд Instagram дээр маа стори хийсэн чинь 15 секундын бичлэгийг нэг 30-аад метрын дараа шууд блоклж байгаа байхгүй. Яасан гэсэн чинь бид нар одоо тэр гадаадын хүмүүст аимшигтэй зэрлэг хүмүүс харагдсан байгаа тийм шүү дээ. Амтан тамлж байгаа харагдсан шүү дээ. Шууд толгойг нь паяалнагтаал гэл наан баахан гарууд инээдсэн 50 татцсан шиг. Одоо зүүн үнд аач нөгөө зах байдаг шүү дээ. Гарах марх ингээ шарж марсан. Бид нар тийм л харагдах байх та. Тэгээ шууд блоклболсон л та. Тэгэхээр яг бас цаг үеэ дагах юм бол тэр жоохон эвгүй ч юм шиг. Гэтэ өөхийг үйлдэл нь өөрөө тийм амар хүмүүсийн сэтгэл дэвгүй мэдээж. Би энэ эсрэг байдаг шүү. Үгүй. Тэгтээ бид нарыг багт өвчүүд өшүүлээд цус базуулаад амтлуулаад одоо нэг өсөндө цус улаа үзүүлээд дасгах чинь гэж минь дэрж шээ. Гэтэл монголчууд бол ер нь аваад үзэхэд одоо өртөр үеэсээ за тэгээд хүнүү шамбе одоо Чингис хаан одоо 13 дугаар зууны хамгийн өрөвч хүмүүс монгол хүмүүс шүү. Тэгтэл ер нь аим одоо сентиментал гэж байна шүү дээ. Уурал хайлан тийм учраас бид нар ээжигээ шүтдэг ард түмэн байхгүй юу? Монголчууд их хоёрхан шүү. Их хоёрхан. Эмэгтэй өхөнөө шүтдэг дээддэг. Их хүнийг дээдэл. Зин чинь бид нар цус харсан шүү дээ. Цус харж л өсчлээ шүү дээ. Одоо жишээлбэл би бол 50% таа гэж хэлдэг. Ер нь бид нөхөр зогсоож байгаа л сүхтэл унгааж тэгм байж тэгж л. Тэр алуурчин гэж үзээд одоо дэлхийн киноны юунд ч байдаг, журманд ч байдаг. Юу харуулахгүй хулаа. Билгээд алуурчин болцсон юм аа. Алуурчин болцсон юм хаана вэ? Байхгүй. Зүгээр бидний түүхтэй болох юм бол алуурчин л да. Чингис хаан дэлхийн талыг байлдан эзэлсэн тэдний үрсэд толоо хогож иж байгаа үл амар юм болоос наа. Яг хүүхдтэй бол одоо жишээлбэл би бол хүүхдтэй ингээд мал гаргаж байгааг харуулаад тий. За ингээл одоо нөгөө нэг сая нүдийн тайлна гэдэг шиг тий. Яг хар гарна гэж байд. Тий. Энэ юм байдаг шүүгээд угаасаа үзүүлнэ. Хүүхдтэй бол. Энэ нөө сэтгэлгээс юм гарч ирээд байгаа байхгүй дээ бидний нарийн юм. Тэгтээ чи энийг заавал эвдэд сурах хэрэгтэй гэж би бол хэлэхгүй байна. Заавал сур гэж үгүй тэгвэл ер нь бол хүн нэг дараад сурчих хэрэгтэй, халууцаа сурчих хэрэгтэй. Орчин үеийнхаараа байх юм уу? Гүү тэгтээ мах эвдэхгүй байх гэдэг. За зөв. Мах эвдэхгүй байх гэдэг Монголоо алж байгаа бас биш. Энэ жишээ ярьж байгаа шүү. Тий, тэгтээ биш дээ. Ер нь одоо бас энэ дээр бол одоо ингэж бодогдоод байгаа байхгүй. Одоо угаасаа хүссэн үсээгүй цаг үе ингээд өөрчлөгдөөд ховсон өөрчлөгдөөд бүгд ингээд суурьшмал нийгэм рүү ороод те малч одоо ард түмэн маань тэнд мал аж ахуйг ингээд ийм тусдаа юм болох гээд штэ одоо хүссэн үсээгүй бид нар бол агаар салхинд гардаг хүмүүс болох гээд байгаа байхгүй яг үндэ очиж нэг юм адууны аргал хомоод үнэртдэг л хүмүүс болох гээд байгаа байхгүй тэгээд сая ингээд бас натурт гараал нэг 11 хоноход яг ингээд шазааж байгаа ч гэсэндээ бас л те ингээд хотоо санаж байгаа байхгүй. Махын асуудлыг ярьж байгаа боловч кино хөхтэй яг л адилхан зүйл гэж ойлгочих. Бид нар юу одоо бизнесийн сэтгэлийг залах уу хүний л ажлыг бид нар ярьсан шүү дээ. Залах уу чинь нөгөө талны хөдөлмөр шүү дээ.
бид нар яхаа хөдөлмөрлүүлж мах эвдэгч бай, кино хийгч бай, өөрөө биеэрээ хийж тэр амтыг тэр маха амттай болгож ойлгож гинөө. Тэгвэл бэлэн кино AI-аар хийгээд бид нар хийч болно л доо. Тэр ямиг л одоо зөвөө буруу, бэлэнчлэх зөвөө буруу гэдэг дээр л бид нар ярилцвал зүг баг би бодоод байна л да. Тэгэхээр бэлэнчлэх сэтгэлгээ маань хөгжөөд ирэх юм бол шинжлэх ухааны оргил төрөх нэ. За хөдөлмөр сэтгэлгээ маань хөгжөөд ирэх юм бол хамгийн уян зөөлөн амьдралын мөн чанар, байгалийн давгчгүй хүчин зүйлд амьдрах ухаанаа олдох ийм соёл сэтгэлгээг бүрдүүлсэн ард түмэн болж байна. Их хөгжигдсөн хүн байглаасаа л холбоотой. Ялангуяа одоо яг зүгээр миний сонсноор одоо социалист нийгэм танаа бага насны үед бол бэлэнчлэх сэтгэлгээнд яг тэр болж инхнээс сургаж исэн гэж би бол бодож байгаа. Яг одоо та нарын өнцгөөс тийм байж магадгүй тийм ээ. Бүгд адилхан формтой заяа. Гэтэ түрүү хэлсэн шүү дээ. Дэвтрийг өгчдөг. Ямар цаг үед бэлэнчлэх сэтгэлгээ байж л байгаа шүү. Тэгээд бүгдээрээ жагсаал тэнгууд газ дуг зүгэл тэгээд ажилд оронгууд нь шууд улсаас байрыг өгчдөг. Ингээд яг энэ бол жинхэнэ бэлэнчлэх сэтгэлгээр үзүүлсэн. Тэр чинь үзэл сурталаар бид юу хийж байгаа ажил л да. Тийм үзэл сурталынхаа намын үзэл суртал бид нарыг уруулахын тулд, дасгахын тулд тэр чинь Бямцгт Батмын хоёр сэтгэхэд хийчихэв. Хийчихгүй тийм. Тэнгүүд агуу яг нийгэм нь яг тийм байна. Гэхдээ бидэрт гоё шүү дээ. Гоё л да. Гоё хөстэй. Амьдэрч бид нар тэнд яг тухайн үед л яг сэтгэх нь яг тийм байгаа юм чи. Харин тийм. Тэнгүүд ямар задраагүй гадагшаа Оросоос өөр орон баг мэд. Нөгөө халармина бодуулаад мөнгөдөл тоглоод гүйжсэн азаргалтай биш шүү дээ бид нар. Тухайн үед. Гэтэ бидний хүүхднээс гоё байсан. Үнэхээр жаргалтай байсан. Үнэхээр жаргалтай байсан. Тийм. Уг аргагүй шүү дээ 45 хоног цусан дамран жишг. Жойг аавда ээжтэй тэр одоо юу гэсэн 20 хоног моног. Ээж аавыг нь ажилуулж байгаа учраас хүүхдүүдийг нь холдуулж байгаа л нийгмийн асуудлыг шийдэж өгөх маягаар нөгөө л намынхаа үзэл суртал тэр нийгэм журамтай байх хэрэгтэй байна гэдэг нэг юм заасан байж. Одоо хятад юу хамт нам шиг л ингээл бүгдийг нам зохицуулж шít. Тэгвэл хятад биднээс илүү нь Оросын Ленины санаалсан нөхцөл хувьсгал гэдэг хин социализм чинь хятад одоо социалист орно шүү дээ. Энэ мөнгөтэй холбож чадсан амар те хятад. Бид нар чинь мөнгөний ямар ч мэдлэг байхгүй ард түмэн. Малын мэдлэгтэй, махны мэдлэгтэй. Тэгээ зах зээл рүү орцсон байхгүй. Тэгэнгүүт жоохон гүйлгээ ухантай мөнгөний мэдлэгтэй хүмүүсийн энэ фядл өөр чиглэлийн хүмүүс гэдэг чинь дараад ингээ гадуурхаад бид нар ямар ч зах зээлийн мэдлэг байхгүй, санхүүгийн мэдлэг байхгүй. Хүн адилхан баг тэгэхээр арцлалд орсон баг. Тэгвэл одоо Шанхай, Тайвань энэ чинь яг тэгээ гадуурхаг дунгуутлаа тусдаа гарцсан мэт. Ер нь бол тий. Үгүй бид нар ингэхгүй гэдээ явцсан гэсэн үг үстэй. Ер нь бол сэтгэхүйн шал өөр болсон тэр чинь нөгөө Европ, Лондон 100 жил үндсэндээ англи болчихж байгаа. Тэгэхээр тар юу хамт хятад болох гэдэг байгаа байхгүй. Энэ олон 100 жил англи соёл ингээ явчихар чинь англи хүн шиг сэтгэхэд эхэллээ шүү дээ. Бид нар чинь сэтгхүүн өөр болоод шал өөр болоод харьцаа марцаа бүх юм хийж байгаа нь өөр болчихно. Тэр гот буцаад яг хятадуулах гэдэг байгаа. Тэр бэлэнчлээд энэ рүү орчихгүй гэж айгаад байгаа байхгүй. Миний ондоо боломж гэдэг. Тийм ээ. Бид нар бэлэнчилж болно. Маха биксээр яаслуулаа. Гэхдээ энэ нэг юмыг бид нар авч үлдэхгүй бол тэгэл хэн авч үлдэх юм бэ? Гэхдээ тэгэл ер нь ийм юм шүү. Мах хэмтгэн Монгол болох гэдэг байгаа чинь биш шүү. Тийм үү. Олон цаас сэтгэл юм байна шүү дээ. Ойлгож байна уу? Тэр хүмүүсд суулгаж байгаа зүйл нь өөрөө юмаа хийж би дааж амьдрч сурах ёстой гэдэг тэр юм үзэл чи өөрөө байгалийн амтэн гэдэг юусоо мартчихлаа. Тэнд бол санал нэг. Энэ дээр яг нөгөө нэг ингэсэн байхгүй. Балжавдгаар сая киноныхаа зохиолыг ярьж байхад бол ингэж орж ирсэн байхгүй. Одоо энэ бидний яриад байгаа яг энэ хэл хэллэгүүд ер нь бол орчин үеийн яриагаар бид нэр ярилцаад байна тий шууд усуй гээл тий цамцаа өмсөй гэл тэгэнгүүт яг ингээд түүхэн дээр гарч байгаа түүхийн одоо ингээд хэллэгүүдийг судлаад үзсэн чинь ингээд зүүрлэлтэй ишлэлтэй шууд цамцаа өмсөй гэж хэлдэггүйгээр тий уян яруу болгож магадгүй шүлжлэж нөтөж гэдэг юм аа яасан хийсэн хүүтэн өнөөдөр чин борошхнуудэ тийм гэдэг ч юм уу тий нэг тийм санаа нэг тийм бэл байсан. Тийм болохоор нөгөө одоо нөгөө нэг юм уйхан гэдэг шүү дээ бид эдийг ер нь бол ээжигээ шүтдэг ээжигээ хайрладаг гээл тэгээд энэ сэдвүүд ер нь энэ үг хэллэгүүд ер нь хүнийг бас нэг энэ хайрлах түүхийн юм бас нэг юм юунууд ингээд дутцсан байнгут нь Балжавд хоёр ярьж байгаа ер нь энийг заавал түүхэн кино үзүүлэхгүйгээр түүхэн кино үзэх гэх юм бол хүмүүс за яршиг сонирхгүй хүмүүс байж магадгүй. Тэгэнгүүт нь орчин үеийн сэдвүүдийгээ татаад тухайн үед энэ сэдв ингэж ярьдаг байсан бол яах вэ гэдэг ингэсэн чинь
одоо ингээд буугаад хүмүүсээс одоо айгүй зүслэгээд тэгэнгүүт те одоо цагийн краштай бол ингээд агаар нэгэн буй цаа болж байгаа байхгүй юу? Одоо мал зүслэх гоо зүс эмхтэй. Тэгэхээр бид нар одоо ингэх тайрыг ингээ за тайр бийдаад кино хийлээ туслая гэж хоёлоо оронгуудаа за ах нь маркетинг гэж хийгээд үгүй ах нь кастинг гэж хийгээд үгүй ах нь найруулад үгүй гээд ингээд тусалж байгаа юм шиг мөртлөө эн чинь туслаад байгаа байхгүй. Энийг тайрыг бэлэнжлэх сэтгэлгээ сургана. Тэгэхгүй тайрыг дэмжиж чинь гэдэг юм ч оролцохгүй балжин юм юу хийж байгаа, чанч юу хийж байгаа бид нар оролцох албагүй ганцхан дэмждэг нь би очиод өөрийнхөө хийх ёстой мэрэгжлийнхаа хувь нэмрийг оруулах хэрэгтэй байхгүй жишээлбэл бид нар тусалж байгаа нэртэй зарим дайлгын кинон дээр бол биенийг хаалал тэндэг холбоош зураач ажил очигээл ингээд туслаад байгаа юм шиг үгүй шүү дээ. Одоо юу гэж хэлэх гээд нэр хариуцсан өөрийнхөө юмыг л та нар сайн хий. Бусдын чинь бол яг мах юм бix бэлдээд өгч болж байна. Тийм үү? Тэгэхээр өөрсдийнхөө хийж байгаа юм тайр бол бэлэнчлэхгүй. Алтхан тайрт ирэх нь байгаа шүү дээ. Кино ингээд тайр ингээд хийгээ зураг аваад одоо монтаж шатанд явж байгаа гэдэг бол тайрт бол одоо миний зүгээс баяр хүргэмээр байна. Алтхаас айгаагүй хийж гэдэг чинь мундаг байхгүй юу? Эндээ би ингээд одоо энэгээр ингэж тайрыг магтаж одоо олонний нүдэн дээр ярьж байгаа гэдэг бол дэмжиж байгааг л илэрл гэж ойлгоорой. Би одоо нэг тийм дэмжсэн шүү ахна гэж хэлэх гээд байна шүү. Тэгэхээр бэлэнчлэх сэтгэлгээ чинь энийг бид нар ялгаж садахгүй. Тийм үү? Байх. Энэ дээр л ойлгох хэрэгтэй. Тэнгүүд яг бэлэнчлэх сэтгэлгээ. Ер нь бол одоо ингээд ажил хийж байгаад нэг юм бэлэнчлэх сэтгэлгээнээс болоод нэг юм сурахгүй шүү дээ. Тэр нь дахиад явж байгаад ажил дээр нь тааралдвал яах вэ? Тэр бэлэнчлэх сэтгэлгээнээс болоод тэрийг чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ бид энэ бол тийм тохиолдол шүү дээ. Одоо бид их туслах албаар туслаад байх юм бол бидний ив хамт нам шиг болох гэх тэндэл гэж үндсэн судлал руугаа чирээд чирэх гээд байна л гэж ойлгох. Тэгээд байж байгаа л одоо ингэж болохгүй гэж нэг мэдсэн чинь. Тусалж явж байгаад нэг харсан чинь тэнч ингэхгүй шүү. Одоо ингэ шүү. Орцсон. Одоо ихгүй одоо ингэ шүү. Гээл тэгэл ер нь орж ирдэг юм байлээ. За тэгээд яг бэлэнчлэх сэтгэлгээний тухай бол ер нь бол бас санал нэгдэж байна. Бүгдээр бол ямар ч хөдөлмөрч байвал хөдөлмөрч байх хэрэгтэй юм байна. Ямар ч байсан бэлдэх юм уу да бэлдүүлчих. Зүгээр л хараа. Одоо ингээд өөрийнхөө бас бэлдэж өгөх юм аа. Бид нар чи одоо ингээд хийдэг байгаарэ. Битүүд чанагч манагч гарч ирээд ингээд амар хурдан ялцчихсан мах иддэг болцсон те. Ер нь бол энэ жажлууртай мах идчих чинь өөрөө хүний организмд амар сайн байгаа. Сайн гэж те эрүү шүд. Шинэ дижээс гол одоо энэ жажлуур шүднүүд чинь бэх чинь байнга ч одоо юм жажлан. Тэгээд тэрийг дагаад нүүр тойрсон булчингууд чинь хөгжин. Тэрнээс болоод энэ тархитлагын цусан хангамж ангамж гэдэг элдв юм байна. Тэгээ за би бэлэнчлэхгүй одоо уламжлалаа Монголоо ингээд үлдэнэ гэдэл учиргоо битүү чанагч хэрэглэхгүй байл өөр юу тэр махыг ингээд язуулах ингээд тэгээ батмын дахин чи хэлдэг түрүүчэн дээр бид эцсийн байгалийн одоо амтэн гэдгийг монголчууд бид нар ясмаханд мэдрүүлсэн байгаа. Энийг л бид нар энэ сэтгэлгээний өнцгөл алдахгүй биднийг ингээл бэлэнчлүүлээ л энэ чинь аюултай юм байгаа шүү цааталтаа. Энийг бүгд хаана анхаарчвал Монгол хүнийг ерэн жоохон уусгаж жалга болгох юм тэр л байгаа. Тий. Бол нар хөдөлгөж ингээд уусгах битүү зэрэг ашиглахгүй бас яваад бас юм. Ер нь бол би тэгээд очиргуу тийм хатуу мах идэрэ ч гэдэг юм. Энэ бол жажилж байх чинь хүнд айгүй сайн юм биш үү гэдэг юм байна. Энэ бидний одоо өвдөд сээж аав эмээ өвгөө хүмүүжүүлсэн тэр юм дотор байгаа шүү. Тэгээд ер нь бол ойлголоо. Энэ сэдвийн төгсгөлд бол эцэст бүгдээрээ манайхаа тий ер нь яг юм улс нийгэм одоо бэлэнчлэх сэтгэлгээнд орцсон байгаа энэ цаг үед одоо хийх юмаа ингээд үр бүтээлтэй бүгдээрээ хөдөлмөрлж хин нэг нэр хийх юмаа хийлэхгүй байцгаая. Тэр чамд ямар юм бат юм бэ? Энэ зүгээр бид нар мэтгэлзээний подкастлаас тань мэдэх нэвтрүүл биш шүү дээ. Юу хизээ юм болцсон би ч одоо гэдэг шиг. Тэгээд одоо бид бүхний ярианаас та бүхэнгээ ярих гэдэг юм аа. Гүү шүү дээ, зөв шүү дээ. Зүгээр бид нар энэ цагаан мэтгэлзэл өөрсдийнхөө үзүүлэлтийг хамгаалахгүй. За яг дуусгая. Ингээд яваад. Энэ зүйлийг За. Ордлаа яг за. Ивент идэвхж Кормега. Кормега нь өндөр түнтэй омега 3 бөгөөд зүрх судас бодисын солилцоог сайжруулахаас гадна муу ох тосыг цэвэрлэж тархины үйл ажиллагаа, нүдний торлог бүрхэмж болон үе мөчний эрүүл мэндийг дэмжихэд тусална. Өдөр тутмын эрүүл мэндийн найдвартай дэмжлэг Кормега омега 3. Одоо болохоор ерөөдөө манай хамтарч ажиллаж байгаа Браво рестораны зүгээс манай ахлах тоочи хийсэн гарын хоол
Гоё юм. Энэ мацах яасан гоё амттай юм байна. Энэ дэ борц юм уу үстэй махыг юм болгочихсон. Борцгол юм байна тий. За тэгээд манай үе танаа үе гэдэг нэвтрүүлгийн нэг нь тээж байгаа учраас үе хоорондын асуудал ярилцж байгаа учраас Батминдийн хувьд бол одоо энэ залуучуудыг одооны энэ залуу үедээ ямар хөө сэтгэлдтэй байна? Эднэрт танд хэлэх юм юу байна? Дөрөв би нэг хальцахгүй л гэсэн шүү дээ. Ер нь бол бид нэр аливаа цаг хугацаа үеийг шүүмжлэх эрх над юу байх вэ? Нэг мөн өчөөхөн өт цаг хугацааг шүүмжлэнэ гэж юу байх вэ? Тэгэл энэ цаг үедээ бас дүүнэртэйгээ нэг нь үеийн уран бүтээлчд гэж явна шүү дээ. Бид нэр хэдийн хатууч гэсэн. Тэгнээс одоо он цаг хойшлогдсон бол бид нэг цаг үеийн л болно. Уламл ойртно гэсэн үг. Тэгэхээр бидний зааг бол тийм их биш. Тэр нэг түрүүн биягийн ярьсан хүн өөрөөрөө хариуцж байгаа юм ал яс хийч гэдэг энэ юм болчих юм байна шүү дээ. Яг өөрөөрийн толгой хариуцсан юм аа. Кино бол олон юм нийлжэж бүтдэг те. Дуу, дүрс, гэрэл, мөрөл, чимээ, дуу те. Жүжигч юм уу гэж. Тэр бол ингэх юм бол нэг цогцын юм болж ирж бүгд сайн байж цогц сайн болно те. Цохиолоос нь авахгүй бол тэгээд Монгол гэдэг нэг гоё бүтээл байгаа юм. Тийм. Тэр ер нь жоохон нас хойшлох тусмаа л жоохон Монгол тал руугаа сэтгэл яваал гэдэг юм байна. Тэгээд та гэж гисэн одоо тэрийг нааша орчин үетэйгээ холбох гээд залуучуудыг бас сонирхохоор болгох гээд ингэж зүтгэж байгаа чинь үнэхээр баяртай байна. Үнэхээр олдтой байна. Тэгээд одоо ер нь аливаа юмд хандлага айгүйх чухал болсон юм байна. Тэгээд би бол аль болох залуучууд дундаа байхыг л хичээж байгаа. Болж игэл эднэрийнхээ сонсож байгаа хөгжмийн сонсохыг хичээж байгаа. Эднэрийн бодж байгааг бодохыг хичээж байгаа. Тийм учраас нэг үед амьдарч байгаа учраас бид нар эднэрийг ойлгох хэрэгтэй, эднэр биднийг ойлгох хэрэгтэй болов гэж бодож шүү. Тийм шүү дээ. Тэгээд зэрэг цогцолох болов гэж. Бидний үе хоёр тийшээ харчаад биений зүгхэд хараагаад байвал ямар болов аа. Би ч гэсэн бас дундаа одоо тэгэхээр одоо үеийнхэн шүүмжилдэг. Ойр татны чи одоо дундаа орох юм аа. Наад бол байранд нь байлгаач. Бас тэгдэг хүмүүс байдаг юм. Тэр хүмүүс сэтгэлгээ байхгүй залуучууд бас байдаг. Тэрийг чинь тавихад амархан шүү дээ. Байранд нь тавих амархан. За тэгээ Батманд одоо сайхан залуучуудтай хандаа сайхан үгэллээ. Тус тусах юм хариуцлагатай сайхан хийцгээж явъя. Бид нар бол ерөнхийдөө нэг л цаг үед амьдарч байгаа. Нэг л цаг үе уран бүтээлчэд тий энэ бол сайхан байна. Тэгээд Батмандынхаа цаашдын уран бүтээл ажил амьдралд нь мөгийн сайн мөнийг одоо нэвтрүүлгийг үзэж байгаа бас олон үзэгчдийнхээ өмнөөс баярлалаа. Ярил бицаахан өчтөр баярлалаа. За та бүхэндээ бас урлагийн амжилт хүсье. Дүүнэрийн ажилд амжилт хүсье. Баярлалаа. Өшөө илүү сайхан юмнууд хийгээрэй. За тэгэл хэдэн ахын дараа чадахч нэгээрэл тэгэл ард насалтал байхыг хичээн дээ тийм. За жанчивт ямар сэтгэл вэ? За юуны түрүүнд ямар ч хэсэн подкастт урьж оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд яг гоо энэ бол энэ подкаст бол хүн болгон өөрсдийнхөө одоо зүгээр л үзэл бодол магадгүй амьдралын туршлагаар л ярилцж байгаа подкаст болов гэж ойлгосон. Түүнээс ямар нэгэн зүйлийг үзээд эндээс ийм сургамж авах хэрэгтэй, тийм сургамж авах хэрэгтэй гэж бити үзээсэй гэж бас бодсон. Зүгээр л энэ хүмүүсийн л дотоод мөн чанар үзэл бодлууд л юм байна гэж ойлгосон. Тэгээд ямар ч байсан энэ подкастт урьж оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд Мэндэ ахтай, Бяги ахтай, Балжгатай ингээд бид дөрвөл анх удаа ингээд сууж байгаа бас гоё нэр төрийн хэрэг байлаа. Бяги битээр энд суугаад 70 оных нэг төлөөлнө гэж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Зүгээр бит хоёрын л бодлоо явж байгаа болохоос. Тэгээ манай подкаст чинь юу шүү дээ. Хүмүүс үзээсэй гэж би боддгүй. Бид нар ярьж байсан. Тэг хүмүүс надад нэг өргөлттэй хүмүүс юу гэхлээ. Юу хийцгүрээд байна гэдэг ингээд яхаа мэдхгүй хүмүүс яг өргөлттэй санагддаг байхгүй. Хараад яана нэг юм хийчихсэн. Хөөе юу яана уйдаад байна гэдэг хүмүүс. Тим хүмүүс л үзээсэй гэж би боддог байхгүй. Подкаст шаа хийцгүрсэн хүмүүс. Тэд чинь цаагаар зөндөл өгч тийм байгаль мэдээж байдаг байх. Тэгээд өөр савны хэмжээгээд л яа. За баярлалаа. Тэгээд Жанчууха уран бүтээл амьдралд нь
хамгийн сайн сайхан бүхний амжилт бүхний дээдийг өсөн ирөөё. За ингээд манай үе танаа үе подкастын үрээд өндөрлөө. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Тэр баяртай. Баярлалаа. Баярлалаа.